Дамын спортын Алтан хүү клубээс зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг Цэрэнбэн багсны нэрэмжит Хаврын Гран при тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээнд 48 дамч оюухана сорон өрсөлдөжээ. Зам бодол дамын Алтан хүү клубын зохион байгуулдаг Чансааны оноо олгох цувралын энэ оны 4 дахь тэмцээн болох Цэрэнбэн багсны нэрэмжит Хаврын Гран при тэмцээнийг түүний өр хүүхдүүд Ингүүмэл бэлэг компани хамт олон ивент этгэж алдрын спортын ороо хамтран зохион байгуулжээ. Тэмцээнд бүрэлдэхүүний хувьд олон улсын мастер цолтой 5, дэлхийн дамын албаны мастер цолтой 7, спортын мастер цолтой 15, спортын дэд мастер цолтой 9 тамирчин оролцож, тамирчид Швейцар системээр 9 өрөг тоглож оюухан сорлоо. Эрэгтэйчүүдээс энэ тэмцээнд олон улсын мастер Ганжаргал 15 оноогоор төрүүлж, спортын мастер Инх Эрдэнэ мөн адилхан 15 оноогоор 2 дугаар байр, дэлхийн дамын албаны мастер Сүхбат 14 оноогоор 3 дугаар эзэлж, эмэгтэйчүүдээс спортын мастер Ариун Заяа, спортын мастер Цэрэн Долгорноор адилхан 12 оноогоор тэргүүлж, спортын мастер Хэрлэн Мөрөн 11 оноогоор 3 дугаар байранд орсон бол Ахмадын ангилалд спортын мастер Батөчир 10 хүртэлх насны өсвөрийн октоос Мөнхчин хөгүүдээс Гүнд Самбуу, 11-ээс 13 хүртэлх насны октоос Мишель хөгүүдээс Инхрилэн, 14-ээс 16 наснд октоос Цэдэв хөгүүдээс Чин Зэрэг нар авраллаа.